Олимпийн утхан гэдэг нь Олимпийн наадмын үеэр их тамирчид албаны хүмүүс байрладаг тусгаалan барьсан байгууламж юм. Хүлээ авагч хот бүр орон байр, хоол, хамралт зугаалгын байгууламжаар хангахын тулд хотхон байгуулдаг. Наадмын дараа уг тосгоныг хөвчлэн орон сууц эсвэл арилжааны зорилтоор ашиглаж орон нутгийн иргэдэд хувь нэмэр оруулдаг. Олимпийн тосгоны дизайн тогтчлолтод тамирчдын дунд ая тухтай байдлыг бий болгож хамтын мэдрэмжийг бий болгох зорилготой байдаг. 2024 оны Парисын Олимпиад зориулж Олимпийн тосгоныг Парисын төвөөс хойд зүгт орших Сен-Сен-Денигийн ойролцоо байрлуулсан юм. Сен-Сен-Дени нь Парисын хойд хэсэгт байрлах бүс бөгөөд Парисын орчимд хамгийн олон хүн амтай аж үйлдвэрсэн бүсүүдийн нэг юм байна. Энэ бүсийн захиргааны төвөнд Бобини, Сент-Дени хотод байдаг бөгөөд олон нийтийн үйлчилгээ, бизнес эрхлэх таатай орчинтой. Сен-Сен-Денийн Парисын Олимпийн хотгон байрлах бүс бөгөөд олон нийтийн үйлчлэгээний байгууламжууд, худалдааны төвүүд, ресторан, кафе зэрэг байрладаг. Наадмын үеэр тамирчид албаны хүмүүс болон бусад ажилтнуудыг байрлуулах зорилгоор энэхүү талбайг тогтжуулсан байна. Олимпийн дараа тус газрыг орон сууцны болон худалдааны эрш хүчтэй дүүрэг болгон хойроож бүс нутгийн урт хугацааны хөгжилд хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн байна. Тамирчдын байрлах байрнаас гадна онцлог зүйлсүүдийг сонирхуулахад Олимпийн тамирчдын хотхон анхудаага Mindspace гэх амралтын өрөөг тамирчид зориулж хийсэн байна. Ядарсан сэтгэл санаагаар унсан үедээ тамирчид орж энэ өрөөнд амрах бөгөөд тамирчдын биеийн хэмжээд биеинд нь тохирсон массажлах орон дээр суулгаад VR зүйлгээд байгалийн чимээг сонсож тайвширдаг гинэ. Өрөөний талбай нь 400 м2 юм байна. Тамирчид кардоноор хийсэн орон дээр унтаж байна. Энэхүү орны санаа нь 2020 оны Токиогийн Олимпиос эхэлсэн ба энэ жилийн Парисын Олимпич гэсэн мөн адил кардоноор хийсэн орон дээр унтаж байгаа. 2016 оны Олимпийн медаль Пол Челимо Twitter дээр ингэж иргсэн байна. Сексийн эсрэг ор гэж бичсэн байна. Энэ нь тамирчдыг бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх зорилгоор хийсэн гэж хэлсэн байна. Энэхүү мэдээллийг Олимпийн орооноос өгүүлсэн. За дээр нь нэмээд энэхүү орыг байгальд ээлтэй байлгах гэж хийсэн гэж мэдгцээж. За энэхүү орыг Францын байгууллагуудаас хандвилсан дахин боловсруулсан кардонын цаасаар хийсэн байна. Гэхдээ энэхүү ор кардоноор бүтсэн гэ тэврэг ид биш л дээ. Загим ертөнцид антисекс орыг хэр бат үхийг шалгасан байгаа бичлэгүүдээс чанарыг нь харж болох юм. Гэхдээ матрас нь бол энгийн матрас. Airwave компани олон мянган тамирчдад болон спортын албаны хүмүүсийг байрлуулах тамирчдын тосгоныг тогтжуулсан 1600 гаруй ийм ор байгаажээ. Ингээд та бүхэнд Олимпийн утгын талаар товч мэдээллийг хүргэлээ.